Тэгэхээр энэ хууль батлагдаад энэ бүртгэл генетик нөөц түүнтэй холбоотой мэдлэг ингээ бүртгэгдээд ирэх юм бол нэг талаараа бол харин ч судлаач нарт маш том давуу талууд мэдээллийн бааз бүрдэж эхэлж байгаа маа. Бид нар бол нэг хэсэг бол одоо өнөөдрийг хүртэл энэ ашиглагдж байгаа генетик нөөц хаашаа ямар зорилтоор ашиглагдаад байгаа юм бэ гэдэг ямар ч судалгааны мэдээ баримтал одоо хүртэл байхгүй. Тийм учраас энэ мэдээ баримтыг мэдээллийн санд оруулаад бүртгэлжүүлээд ирэх юм бол харин судалгааны зорилтоор бид нар энэ мэдлэг мэдээллийг бол ашиглах, цаашлаад энэ мэдлэг мэдээлэл дээрээ үндэслээд одоо шийдвэр гаргахад хүртэл маш олон саналуудыг бол уламжилж болж байгаа. Тэгэхээр судлаач нар бол энэ мэдл бүртгэлийн санг бол мөн ашиглана. Ихэнх судлаачид бол энэ дээр бол бас нэлээд эерэг байр суурьтай байгаа.